Герман хонч нохойг Холливуудын од гэж хэлж болно. Дэлхийн 1-2 дугаар данд оролцож өөрийн гэсэн даалгавар үүргээ амжилттай гүйцэтгэж дэлхийн өнцөг болон бүрээс хүндлэл хүртсэн нохон үйлдвэр юм. Овчаркын дотроо Герман хонч нохой, Бэлэг, Дорнод, Европын хонч нохой, Кавказын хонч нохой гэх мэт хонч нохооны төрлүүдэд багтдаг. Кино одууд маань дэлхийн дайны дараа цагдаагийн байгууллагт эрчимтэй ашиглагдах болсон. Америкийн 100 улсын цагдаагийн байгууллагт одоогоор 70 жилийн туршид хүчин зүтгэж байна. Гэхдээ энэ сэдвийн талаар бид нэвтрүүлгийнхаа төгсгөлд эргэн уулзуулна. Герман хонч нохой маш зоригтой. Таны төлөө ам бие үйл хайрлах зүтгэх үнд цан чанартай. 1899 онд Герман хонч нохой аль бие осоор бүртгэгдсэн байдаг. Герман хонч нохойн түүхийг 1890 онд залуу Макс фон Штефанис тавьсан гэж хэлж болно. Тэрээр өөрийн хүч чадлаа үндэсний нэмж буюу Герман хонч нохой тэжээгэн үржүүлэхэд зориулахаар шийдсэн юм. Штефанис их боловсралтай хүн байсан ба түүнээс гадна Овчаркыг их сонирхдог. Тэднийг маш сайн мэддэг нэгэн байжээ. Герман хонч нохойн давуу тал бол маш ажилсаг, ухаалаг, хүний яриаг ойлгодог гэж хэлж болно. Нэмж Овчаркны жинхэнэ төрсөн өдөр нь 1899 оны 4 сарын 3-ны өдөр гэж тооцогддог. Энэ өдөр Макс фон Штефанис Карлсруу хотод Артур Майертай зугаалж явахдаа нохойн үзэсгэлэн рүү сонирхжээ. Тэнд эзнийхэн хажууд суугаа дунд зэргийн хэмжээтэй саарл зүстэй чонтой төстэй нохоод эдний анхаарлыг ихээр татсан гэж тэрээр тэмдэглэсэн байдаг. Герман хонч нохой маш ухаалаг, авьяастайгаас гадна ажлын чиглэлээр бүрэн ашиглах боломжтой. Тэрхүү нохоо эзэн дурдахта энэ нохоо маш олон авьяас чадвартай ажлын нохоо юм. Чонтой төстэй төрлийн хүнд үйлчлэх зүүн бэлэгтэй гэж тайлбарлагдсан. Тэрхүү нохоо Гектор Ленкер хаан гэж дууддаг байсан юм. Штефанис Гекторыг худалдаж аваад Хорлд Графрет гэж нэрлсэн байна. Штефанис Нэмц Овчарк гэдэг номондоо ийхүү бичжээ. Хорлд бол тэр үеийн тансаг мөрөөдлийн биелэл байсан. Тэр үедээ хооронд их том биетэй, сэрвээ хүртлээ 60-аас 61 см-ийн биеийн харьцаатай, том ястай, цэвэрхэн гоё хэлбэртэй, маш сайн оюун ухаантай байсан юм. Тэрний зан авир их сайхан ба эзэндээ хязгааргүй үнэж өөр олон шин чанараараа ялгарсан байна. Гүлэг багтан зан чанарыг нь төлөвшүүлэхгүй бол нас бие төрснийхэн дараа төлөвшүүлэхэд хүндрэлтэй байдаг. Харамсалтай нь гүлэг байх үеэс нь сургаагүй нь зан авирт нь нөлөөлдөг боловч эзнийхэн үгнээс гардаггүй. Дохио болгоныг хүлээж авдаг дуулууртай байжээ. Харин бусад нохоттой уралцах боломжийг алддаггүй ба үүнийг номхруулах боломжгүй байжээ. Штефанис анх 1899 онд өөрийнхөө Герман холбоог байгуулж мөн өөрөө ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлсэн. Герман хонч нохой байнгын бэлтгэл сургуультай байх зохистой нохой юм аа. Тэр үргэлж ажилсаг, үргэлж хөдөлгөөнтэй, энгийн хүмүүстэй сайхан сэтгэлээр ханддаг, эзэндээ хайртай хөвгөлтэй нохой байжээ. Түүний дутагдал нь төрөлхийн биш, хүмүүжлийн дутагдал байсан юм. Тэр юу ч хийхгүй бол маш их шаналдаг. Түүнтэй ямар нэгэн байдлаар ажиллавал тэр доороо их дуулууртай болдог. 1899 онд Штефанис Майертайгаа албан ёсны Нэмц Овчаркны эзэдийн холбоо байгуулж өөрөө анхныхан ерөнхийлөгч нь болсон байна. Тэр жилдээ анх Овчаркны үзэсгэлэн болж хооронд ялагч нь болсон байна. Штефанис энэ үйлдвэрийн нохооны ургийн бичгийг хөтлөх ажлыг зохион байгуулсан юм. Хамгийн анх хооронд гэдэг нохой хамгийн анхны Герман хонч нохой гэж бүртгэж авсан байдаг. Хооронд график гэдэг нохойг Герман хонч нохойны түүхийн удмын эхлэл гэж хэлж болно. Штефанис нь хоорондыг анхны Герман хонч нохой болон бүртгэсэн байдаг. Яг энэ нохоо нь энэ загварын үйлдвэрийг бий болгосон үндсэн суурь гэж хэлж болно. Энэ үйлдвэрийн загварыг тэгшдэхийн тулд хоорондоо нийлүүлэхээр нэг загварын эм нохтыг сонгосон байна. Хоорондын хүү Гектор фон Швабен Герман хонч нохой үзэсгэлэнгийн 2 дахь ялагч болсон ба Гекторийн хүүгүүд Бёлов, Ханс, Штефенберг, Пелот 3 хоорондоо сэхлэлтэй 3 үндсэн шугам болсон юм. Хооронд тэмээх нохооны бүлгэнүүд хитрхийг олширсан. Иймээс Герман хонч нохой сонирхогчид цус ойртох талаар маш их сэрэмжилж эхэлсэн. Эхний жилүүдэд ойрын цусан төрөл үржлийн явцыг зайлшгүй сайн хянах хэрэгтэй байсан. Ингэхгүйгээр нэг загварын үйлдвэрийг маш хурдан бий болгох боломжгүй байсан юм. 1906-аас 1907 онуудын авраг Рональд Штефенберг нь цэвэр хар өнгөтэй хоорондын ойр цуснаас гаргаж авсан нохой байжээ. Роландын хүү Хайдл Укермарк нь хар шар өнгөтэй Овчаркны үржилтэнд хар шар өнгөтэй эхлэл тавьж өгсөн гэж хэлж болно. Герман хонч нохой биеийн харьцааллыг хийв шинж тухайд алдагдахад хүрсэн тул 1925 оны үзэсгэлэн тэмцээн дээр Клодо фон Боксберг гэдэг нохойг мэргэжилтүүд сонгосон. 1925 онд Штефанис Нэмц Овчаркны заавар ажмаар муу тал руугаа өөрчлөгдөж байгааг анхаарчээ. Энэ нь бие томорж биеийн харьцаа алдагдаж байсан юм. Тийм учраас 1925 оны үзэсгэлэн дээр урд нь шалгарч байсан нохтын хив завгуураас өөр нохойг ялагчаар сонгожээ. Энэ нохоо дунд зэргийн өндөртэй, биеийн харьцаа сайтай, нурууны шугам сайхан, төгс хөдөлгөөнтэй, айхыг мэддгүү зоригтой зан төлөвтэй байсан юм. Ийхүү Клодо Ф. Боксбергэнд Нэмц Овчаркны анхны завгуур болсон гэж хэлж болно. Герман хонч нохой үйлдвэрийг үүсгэн бий болгосон
Штефанец өөрийн Клоудо нохооныхоо тухай ийхүү бичсэн байдаг. Штефанец бичгтээ түүний зүрдшгүй шинж тэмдэгт бүх удам угсаанд нь үлдсэн. Клодогийн хүү Ууц хаус шүүтинг 1929 оны авраг болж удам угсаанд онц сайн чанар шингээсэн гэж үзжээ. Штефанец бичгтээ Клодо Ууц хоёрын төлөөд ба ач нар нь бор ихүүдийн цуснаас тэдний цус илүү давмгааж байгааг тэд харуулдаг. Тэдний төлөөд ач нар нь хүчтэй, ажиллах чадвартай эрхэмсэг, урт сунайсан биетэй, хурц тод, хоншортой шинж тэмдгүүд голлодгоо. Штефанец 1899 оноос хойш албан ёсны ерөнхий шүүгчийг болсон. Энэ нохоо нь шинэ цаг үеийн нэм завчаркны үржилтийн шинэ үе шат болсон. 1899 оноос хойш жил болгон Германд нэм завчаркны үзэсгэлэн гардаг болжээ. Анхны үзэсгэлэнгээр Штефанец өөрөө ерөнхий шүүгч хийдэг байжээ. Штефанец үзэсгэлэнд орсон нохтой биеийн хөгжлийг маш хянуур анзаардаг байсан. Тиймдээч одоо хүртэл Герман хонж нохоо үйлдвэрийн стандарт алдагдаагүй байна. Түүний охин Герта Штефанец нэм завчаркны өнөөдөр хэмээх номондоо бичгтээ нохооны үржил авраг болсон нохооноос шалтгааллах ба тэр бусад нохооноос илүү их эм нохоотой нийлдэг гэдгийг сайн мэддэг байсан. Ингэснээр Штефанец энэ үйлдвэрийн хөгжлийг удирдах чаддаг байсан ба гарч болох алдаанаас зугатаач бас мөн чаддаг байжээ. Шүүгч нь энэ талын асуудлыг сайн мэддэг байх ёстой гэж Штефанец боддог байв. Штефанец хизээч гой сайхан байдлыг илүү үздэггүй байсан. Харин зан чанар, темпераментийг илүү үздэг. Штефанец хизээч нохооны гоёмсог дүр төрхийг сонирхдаггүй. Гол анхаарлаа зан авирт нь хандуулдаг байсан. Тэрний бодлоор нэм завчарк нь эрүүл зөв харьцаатай биетэй байх ёстой. Зан авир ажиллах чадварыг үзэхдээ нохооны дуулууртай байдлыг шалгаж дуршдаг. Нэм завчаркны эзэдийн холбооноос сургуультай тэмцээн зохион байгуулж олон төрлийн шагнал гардуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд нохооны үзэсгэлэн шалгаруулалт жолширч үржүүлэгчид нохооны чанарыг орхитуулж бараа таавар мэд үржүүлэх болсон юм. Герман хонж нохоо үржлийн газар хит очирсон тул 1910-аас 20 оны үеэр Герман хонж нохоо сонирхогчид их багассан. 1926 онд нохооны гадаад үзмж зан авиргаа биш худалдан авагчдын тоо буурсан. 30-аад онд Герман үндэсний социалист хөдөлгөөнд дарахж эхэлсэн ба холбооныхон ихэнх гишүүд нацистууд байсан юм. Түүний сонирхчдын олон улсын холбоо байгуулахад саад хийж буулган татна гэж сүрдүүлдэг байсан юм. Түүний 36 жилийн хөдөлмөр хий хоосон санагдаж байсан ба 1936 оны 4 сарын 22-нд холбоогоо байгуулж байсан өдөр амь насаа алдсан юм. Марк фон Штефанец Герман хонж нохоо удмын бичгтэй байх ёстой гэсэн шаардлага анх гаргасан. Энэ цааш стандарт төв шинжийг барьж авах гол шалгуур болсон. Макс фон Штефанец нь Англид нохоо үржүүлэгчдийн санаан дээр тулгуурлан нэм завчаркны үржүүлэгчдийг эхлэлийг тавьсан. Энэ нь асар том үйл хэрэг юм. Тэр доктортой байгууллага бүрдүүлж дүрм, үйлдвэрийн стандарт, ургийн ном хөтлөхийг бий болгосон юм. Ургийн ном хөтлснөөр нохоо үржилтэнд шинжлэх ухааны судалгаа хийх боломж гарсан юм. Ургийн номонд нохооны үзүүлэлтийг бичснээр цэвэр цусны нэм завчаркыг гаргах боломжтой. Энэ дүрм нь одоо хүртэл мөрдөгдөж байгаа гэдгийг хүн болгон мэдэх баха. Дайны дараах Германд цөөн тооны сайн нохоо үлдсэн боловч Герман үржүүлэгчид Макс Ф. Штефанецийг ажил дээрээ тулгуурлан нэм завчаркыг шинээр үржүүлж эхэлсэн юм. Одооний нэм завчарк нь бүх төрлийн албаны үнж нөхөр юм а. Энэ үйлдвэрийн давуу тал бол маш өсөрхөг, ямар ч орчинд тасан зохицох бүрэн чадвартай, чонтой адил төстэй учир чон хэлбэрийн нохоон төрөлд хамрагддаг юм а. Нэм завчарк нь дуун зэргийн биетэй ялимгүй сунмал хүчтэй сайн хөгжсөн булчинтай. Ясархуу ерөнхийдөө чирэг биетэй. Чон төрлийн хэлбэртэй нохоонд хамрагдана. Гол хэмжээний харьцаа биеийн урт сэрвэний өндрөөс 10-аас 17% илүү. Шаргал харанг давмгаалдаг байсан бол хар тэр бүхэл сүүлийн хэдэн жилүүдэд цагаан өнгөтэй Герман хонж нохоо бий болжээ. Жихэн сотон боловч гөлөг байх үедээ унтсан байдаг. Яг л чонтой адилхан. 1920 онд Герман хонж нохоон генийг чонын гентэй байсан. Тийм ч учраас тэдний сүүл үсрэхэг бас зузаан байдаг байна. Ийм ч учраас тэдний зам төрх асар хурц. Гэвч цагдаагийн байгууллагууд нэг зүйлд талархах хэрэгтэй. Тэдний урт туршуу. Тэд 100 гаруй килограммын жинтэй гэмт хэрэгтэнг нэг хазахтай гүн хаздгаас гадна ротвейлер шиг чанга хазж чаддаг. Яг л хөрөө хайчаар таслах гэж оролдож байгаа мэд их өвддөг нь гарцаагүй. Зөвхөн хазалтаас гадна тэд болгосон тушаалыг маш сайн ойлгодог нохоон үйлдвэр юм. Цагдаагийн ажилтан бойл гэсэн тохиолдолд Герман хонж нохоо ойлгодог. Харин буудчихад бойл гэхэд сум ойлгохгүй гарцаагүй. Герман хонж нохоо маш дуулууртай нөхөрсөг анд юм. Нэм завчарк зан авирын хувьд маш дүлгэн, оюун ухаан сайтай, өөртөө итгэлтэй, маш үнэнч, ааш сайтай, уурлаагүй үедээ анхаарал сайтай, удирдахад төхөмтэй.
Ийм нохоо эрлэх зоригтой, дайчин чанартай, шаргуу төлбөртэй байдгаас эзэндээ үнэнч хань хамгаалагч, харуулчин, албаны ба харуулын үүрэгт тохирсон байдаг. Герман хонж нохоо нь ухаалаг, дуулууртай зан чанартай, аливаа зүйлийг сурахдаа маш амархан сурдаг. Тиймээс тэднийг цэрэг цагдаагийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг. Цэрэг цагдаагийн нохоо бол зарим газруудад K9 хүчин гэж хэлэгддэг бөгөөд энэ төрлийн ажлын ноход өндөр түвшинд сургагдаж бэлтгэгддэг бөгөөд ялангуяа тэдний өөрсдийн ажил болох цагдаа нарт тусламж дэмжлэг үзүүлэх мөн бусад хууль сахиулах ажлуудад бие бүрэлдэхүүн болон оролцож чаддаг юм. Энэ ажилд гол төлөв ашиглагддаг үйлдвэр нь бидний мэдих алдарт Герман авчирх буюу Герман хонж нохоо юм. Герман хонж нохоо дэлхийн 1-р дайнаас хойш цэргийн хүчинд төлхөө ашиглах болсон. Харин одоогоор цагдаагийн байгууллагт хүчин зүтгэж байна. Хэрвээ Герман хонж нохоо үүрэг даалгаврыг биелүүлж агаад амь эрсдвэл гэмт хэрэгтэн хуулийн хариуцлага хүлээдэг. Олон төрлийн гэмт хэрэг болон алан хядлах ажиллагаануудад Герман хонж нохоог түлхүү ашигладаг. Зориудын шин чанартаагаас маш олон цэрэг цагдаагийн ноход хүнд гэмтэг цаашлаад алагдах нь хэцүү нийгэмд болон ялангуяа дайн байлдааны халуун цэг дээр алба хааж ашиглагдаж буй нохтын дунд цэргийн үзэгдэл төдийх юм. Ийхүү тэдгээр тохиолдлоор амь насаа алдсан болон гэмтсэн нохтын хариуцлагыг алуурчин буюу гэмт хэрэгтнүүдэд хуулийн заалтаар шүүн зохицуулж арга хэмжээ авч ял оноох хэмжээнд хүртэл тооцдог. Хэрвээ албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагаас оршуулганд нь зориулагдах бүхий л зардлыг гаргах гэсэн заалтч байдаг. Гэмт хэрэгтэн бүхий л зардлыг гаргах ёстой гэсэн хуулийн заалт хүртэл байдаг. Цагдаагийн байгууллагуудад ашиглаж буй нохтын амь насыг хамгаалахын тулд тэднийг зохих хамгаалтын эрсдлүүдэд бүрэн томилж өгсөн байдаг. Тусгай ажлын цэрэг цагдаагийн зориултаар ашиглагдаж буй нохтод цаанаас нь өгч буй хангамжийг сайжруулах, тоноглолоор илүү сайдар хангах, мөн хамгийн чухал зүйл болох аюулгүй байдлыг нь сургагч болон цэрэг цагдаагийн албан тушаалтнууд нь батландааж хамгаалж байх хэрэгтэй. Цэрэг цагдаагийн хүчинд зөвхөн Герман хонж нохооноос гадна өөр бусад үйлдвэрийн маш олон давуу талтай чадвартай нохоодыг ашиглах болсон. Бидний сайн мэдих овчарк болон Бэлэг Малинусын гаргасан амжилт, алдар нэр, гавья шагналаа аль хэдийн хүн төрөлхтөнд танигдсан. Эдгээр алдартай нохот нь олон газар нутаг, улс орнуудад нийтлэг. Цэрэг цагдаагийн байгууллагууд ихээр ашиглагддаг учраас их олдоцтой байдаг. Цэрэг цагдаагийн байгууллагад энэхүү хоёр нохооноос бусад төрлийн нохтыг ч гэсэн ашигладаг байна. Жишээ нь дайч хонж нохоо, голланд овчарк, хамгаалагч ротвейлер, үрчгэр боксер, уран баримл доберман, том шнозер гэх мэт олон төрлийн ноход багтдаг. Америкийн нэгдсэн улсын төлөөлөл болсон Питбулл тэрээр, Стаффордшир тэрээр гэх мэт олон үйлдвэрүүд ч гэсэн цагдаагийн байгууллагуудад ихээр ашиглагдаж байна. Герман хонж нохоо үнэрлэх чадвар маш өндөр тул тэднийг хил гайл дээр ихээр ашигладаг. Үүргээр нь тодорхойлон ангил бол хайгуулын болон аврах ажиллагааны гэж хоёр хуваагддаг. Энэ ажилд оролцдог нохоо алга болсон хүмүүс болон бусад зүйлсийн байршлыг тодорхойлох, олоход ашиглагддаг. Мөн алга болсон хүнийг олоход ашиглагддаг. Дэлхийн хамгийн алдартай мөрч нохоо үйлдвэр болох Bloodhound-ууд ихэвчлэн энэ даалгаварт ашиглагддаг. Илрүүлэх болон тесрэх бөмбөг илрүүлэгч зарим төрлийн нохот нь хууль бус хортой бодис болон мансуурлах тамхи мансуурлагчдыг шинжилж үнэрлэх илрүүлэх ажлыг хийдэг. Ихэвчлэн улс орнуудын хил гайл, хилийн бус газруудад байршлан ажилладаг. Олон төрлийн орнуудын онгоцны буудал дээр үнэрч биегэл үйлдвэрийн нохоог цүнх, ачаа дээр шалгахаар ашигладаг. Тухайн улсад нэвтрүүлэх эрхийг албан бусаар олгож өгдөг гэж хэлж болно. Зорчигчдод тааламжтай бус харагдахаар ширүүн төрх, ерөнхий байдал байхгүй, харин ч байглаасаа заяасан найрсаг, хайр хүрмээр төрх байдалтай нохоо бол биегэл юм. Мөн үүнд Герман хонж нохоог ч гэсэн нэн тохиромжтой гэж үзэж ашигладаг байна. Герман хонж ноход буюу бусд үйлдвэрийн нохотыг ч гэсэн сөрөг үйл ажиллагаанд ашиглах нь илбэг болжээ. Гэвч Герман хонж нохоог зөв талаар нь ашиглавал нэн зохистой. Герман хонж нохоо маш өндөр түвшний үнэрлэх хайгуулын чадвартай ноход юм. Тухайлбал аллаг эсвэл аливаа хүчин зүйлээс болоод нуусан, хаясан, үхсэн амьгүй бие хүүрийг газар доороос тэр бүхэл уснаас ч олж чаддаг байна. Ийм нохтын хамарны ажиллагаа үнэрлэх мэдрэмж дээд зэргээр ажилдаг ба усан доторх амьгүй бие хүүрийг ч хүртэл олох чадвартай. Хамгийн анхны ажлыг Альбертийн их сургуулийн доктор Дебри Комор иргэний хайгуулын нохоо холбоотой хамтран эхлүүлж байсан түүхтэй. Ийм ч учраас Герман хонж нохоог дэлхийн онцөг булан бүрт хайгуулын ажилд ихээр ашигладаг байна.